Урааны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ яригдж эхэлснээс хойш 28 жилийн дараа улсын хурлын босхийг давсан. Тэгвэл тухайн гэрээний агуулга монголчууд хүртэх өрөөгөөжийн талаар зочны ярилцлагын цаг үргэлжлэх болно. Өчигдөр минь хүргээ за тэгэхээр өнгөрсөн баасан гарагт төслийн хурлаас Орон Майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг одоо бас хилцэх асуудлыг дэмжиж баталсан байна. Энэ асуудлаар бид бүхэн Мо Атом компани захиралтай ярилцахад бэлэн болсон байна. Орой минь хүргээ. За тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалтын гэрээний яг ерөнхий гол ач холбогдол нь юу юм бэ? Энэ гэрээ ингэж баталснараа энэ төсөл хэрэгжснээрээ Монгол улсад за тэр дундаа иргэдийн амьдралд ямар одоо эерэг өөрчлөлтүүд авчирна гэсэн ийм гэрээний залтууд байгаа бол цацрагт идэвхтэй ашигт малтмал буюу урааныг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах. За энэний том хөрөнгө оруулагч бол Франц улс. Сүүлийн 27 жил Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн 15 жилийн гэрээний асуудал яригдж байгаад за яг идэвхтэй яригдсан сүүлийн 3-5 жил яригдж байгаад өнгөрсөн 5 дахь өдөр одоо Франц Арона групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг улсын хурл одоо ерөнхийдөө дэмжиж засгийн газарт одоо гарын үсвэр хэрхийг олгосон. Нэгдүгээрт энэ бол Монгол хамгийн урт хугацааны тууштай за хаалт нотрэгэд үнэнч хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт энэ бол өөрөө Францын төрийн өмчт компани. Дэлхийд энэ урааны эхний 1-2-т ордог том компани. Франц улс бол нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зүйлийн банкын 5 Европын холбооны хамгийн гол улс шүү дээ. Тэгэхээр энэ орны хөрөнгө оруулалт гэдэг нь оюутлогын дараа орж байгаа хоёр том хөрөнгө оруулагч. Хоёрдугаарт энэ хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг бол олон тоо үзүүлэлтээр хийж болно. Хамгийн энгийнээр хэлэхэд Монгол улсын үндсэн хуулиар батлагдсанаас ард түмэнд аливаа газрын баялаг байгалийн баялагын үр өгөөж 50 дээр нэг үр өгөөжийг хүртэнэ гэдэг энд нийцсэн энэ үндсэн хуульдаа нийцүүлсэн ийм гэрээ болсон. Өөрөөр 50-аас дээш хувийн үр өгөөжийг ард түмэн хүртэнэ. Төвчтэй хэлэхэд. За яг олон тоо хэлж болно. Ажлын байр тэгээд яг та сүүлд насрууз ер нь. За бидэрт одоо сүүлийн үед яриад байгаа ирээдүйн өв сан, баялагын өв сан гэдэг Монгол улсын ард түмэнд хамгийн одоо хэрэгтэй Монгол улсын ард түмний өргөх хүүхдэд боловсрол эрүүл мэнд эрэхтэй хоёр сангийн асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр 33 жилийн хугацаанд хэд нийтдээ 1.3 тэрбум долларыг баялагын өв санд, ирээдүйн өв сан 1.2 сая долларыг нийт хугацаанд 1.2 тэрбум шүү дээ. 33 жил. Тэгээ энийг та жил таваад үзэхээр жилдээ нэг 120-аас 130 сая долларыг жил болгон одоо за нийтдээ 300 орчим сая долларыг жил болгон ирээдүйн сан баялагын өв санд ороод авах. Энэ бол Монгол улсын ирээдүйн Монгол улсын боловсрол эрүүл мэндэд хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ бол их мөнгө, том мөнгө. За тэгвэл яг одоо нөгөө иргэдийн хувьд урааны төсөл гэдээ ярихаар л их сөрөг хандлагууд их байдаг. Ялангуяа яг орон нутгийн иргэдийн хувьд бол олон удаагийн эсэргүүцэл бол явж ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр иргэдийн мэдээлэлээр хангах дээр хэрхэн яаж ажиллаж байна? Одоо бас иргэдийн үзэл бодол бага хэмжээгээр ч гэсэн өөрчлөгдсөн болов уу? Өөрчлөгдсөн. Иргэдийн үзэл бодол маш их өөрчлөгдсөн байгаа. Сайнаар эргээр өөрчлөгдсөн. Та хэлж өнөө 10 жилийн өмнө 12 жилийн өмнө бол ард иргэд бол энэ талаар төдийлөн ойлголт бага байсан. Бид нар ч гэсэн ойлголт бага байсан. Яг энэ шин салбар. Монгол улсад урааны салбар орж шин салбар учраас хүн мэдгүй байгаа зүйлээ бол хүн таамагладаг. Таамагаас хүн айц ч юм уу те. Эсвэл таамаглал хардлах бий болдог. Яг өнгөрсөн 5 жил 6 жил бол энэ ард иргэд ялангуяа Улаанбаатар сум, Дорногов аймгийн ард иргэд уран шар нутг гэж юу юм бэ? Үнэхээр энэ аюултай юм гэдэг бид нар олон удаа бид нар зөвхөн энэ ард иргэдүүдийг Монгол улсын ард иргэдтэй бас тодорхой хэмжээний Мо Атом компани олон нийтэд чиглэв хийсний үр дүнд бид нэг жишээ хэлэхэд зөвхөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд Улаанбаатар суманд энэ төслийн үйлдвэрлэлийг энэ уурхайг үзэхэд 1680 хүн утсан. Улаанбаатар сумын хүн ам 1400 орчим гэдээ бодохоор ихэнх нь тэр сумын ард иргэдийг үзүүлсэн л дээ. Зөвхөн өнгөрсөн жил ихэд 680 хүн уурхай дээр очиж үзсэн. Очиж үзээд үнэхээр өөр юм байна, бодож байгаагаас өөр юм байна. Энэ яриад идэг юм чи биш юм ингээд шар нутг гэдэг юмыг тэдэд гаргаад бүгдэнд дэлгээд үзүүлж байгаа. Тэгэхээр эдгээр чинь өөр болно шүү дээ. Тэгэхээр ард иргэд бол ойлгож байгаа. Хоёрдугаарт нэг чухал юм сүүлийн 4 жил энэ орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл гэдэг юм байгуулагдсан байгаа. Уурхай байдаг Улаанбаатар сум, хажуудлын зүүн баян баг, хөрөнгө оруулагч, малчид гэсэн 4 төлөөлөлттэй хамтын ажиллагааны зөвлөл. Хамтын ажиллагааны зөвлөл улирал болгон хоролддог. Ярддаг юм хоёрхан асуудал байгаа. Жил болгон энэ суманд тэрбум төгрөг өгч байгаа. Сүүлийн 4 жил тэрбум төгрөг. 400 саяын л хазар Улаанбаатар сумд өгж байгаа. Уушаа 600 сая нь бол Улаанбаатар сумд өгж байгаа. 400-г нь бол хажуудлын багт өгж байгаа.
Энэ мөнгийг юунд зарцуулах вэ? Нийгмийн ямар төсөл зарцуулах вэ? Бүтээн байгуулалт юунд зарцуулах вэ гэдгийг ярьдаг. Хоёрдугаарт нь энэ малчтаас ирсэн альва санал гомдол, альва одоо асуудлуудыг энэ зөвлөлд шийддэг. Тийм учраас ийм хоёр зүйл бидний хийж байгаа учраас хүмүүс бол мэдээж юмыг бодтойгоор ойлгодог болсон, юмыг үнэнд одоо ойлгодог болсон, бодтойгоор тэд нар мэддэг болсон учраас энэ юм харьцангуй бол гайгүй болсон. Гэтэ бид нар мэдээж анхаарах, байгаль орчны чиглэлээр хүм малын эрүүл мэндэд анхаарах, зүгээр нэг аюулгүй биш тэ гэдгийг хайж болохгүй. Мэдээж энэ талаар бид нар анхаарч технологийн бид нар хяналт тавих юм бол хэвээрээ байгаа. Усын хурлаар бол одоо ингээд эхний ээлжинд ямар ч зэн гэрэг ингээд хилцгийг үл дэмжиж баталчихлаа. Одоо цаашид яг ямар ажил өрнөхий. За тэгэхээр ойрын хугацаанд бас хэрэгжүүлэх ямар төсөл хөтөлбөрүүд байгаа юм. Та энэ дэр нэг ирэх. Улсын хурл одоо мэдээж Францын аэронавтик групптай засгийн газар гэрээ байгуулна. 28 оноос эхлээд үндсэн үйлдвэрлэл эхэлнэ. 3 жилийн хугацаанд үйлдвэрлэлээ барина. Жилд 2500 тонн уран боловсруулах үйлдвэр гэдвэл дэлхийд дээр эхний 5-6-т орох үйлдвэрлэл болох юм. Хамгийн их нь Казахстан, Канада гэдэг байдаг. Манайх 4-5-т орох юм. Тэр ийм хэмжээний үйлдвэрлэл хоёрдугаар 1600-ыг ажлын байраар хангах үйлдвэрлэл барих учраас дид үсч барина. 500 хүний одоо амьдрах тосгон барина. Хоёрдугаарт одоо дид үсч гэтэл одоо Дорногов аймгийн Төвөөс Улаанбаатар хүртэл 100 км-ийн тог одоо захидгааны шугам татна. Автозамыг 160 км автозам барина. Төмөр замыг өргөдөг гэдэг энэ том бүтээн байгуулалтын ажил ойрын 3 жил үргэлжлэнэ. Энэ чинь бас яг нарийнх бас богино хугацаа байхгүй юу? Ийм том ажил. Тэгэхээр энийг хийгээд 28 оноос эхлээд үндсэн үйлдвэрлэлтэд орж ирэхлээр Монгол улс нөгөө байгалийн баялгаас өргөжөө ард түмэн хүртэж эхэлнэ. Тэгэхээр сая таны ярианд дурдж байгаа ерөнхийдөө бид ч гэсэн эрхийн мэдээлэлтэй байгаа шар нунтаг гэж яриад байна. Ер нь яг уран албарлах процесс нь ямар байх юм бэ? Энэнгээр дэлхийн зах зээл тэр дундаа Франц улсад бид юуг нийлүүлэх гэдэг юм бэ те? Шар нунтаг гэдэг юм газар доор 170-аас 200 м доор элсэн дээр наалдсан байдаг. Одоо би энгийн нэрлэх элсэн дээр. Тэгээ тэрийг гаргаж авахын тулд хөхрийн хүчтэй усаар авдаг. 100 литр усанд 2 литр хөхрийн хүчил хийсэн гэсэн ийм уусмалтай. Өөрөөр хүмүүс зарим иргэд манай зарим усууд 100 литр тэр чигээр 100 хөхрийн хүчил шахдаг гэсэн. Энэ буруу. Өөрөөр 100 литр усанд 2 литр хөхрийн хүчил хийсэн гэхээр та өөрөө маш бага концентрацтай хөхрийн хүчилтэй усаад тэр доошоо оруулахаар элсэн дээр наалдсан уран нь хөхрийн хүчилтэй усанд шингэж байгаа. Өөрөөр одоо бид нар нэг сахартай цай авахын тулд сахарыг нэг усанд уугаад шингээдэгтэй адилхан. Тэгэхээр ураантай усаа гаргаж аваад уснаас нь ураанаас салгаад тэр чинь шингэн битээ штэ. Тэгээд 6 төрлийн химийн процессын үр дүнд шар нунтаг буюу ийм элсэн шар өнгөтэй тийм процесс бий болгодог. Энэ бол байгаль хүмүүнд ямар ч хоргүй, ямар ч цацраг итгэх байхгүй тийм зүйл. Энийг бид нар энийг л үйлдвэрлэнэ. Энийг үйлдвэрлээд харин энийг авсан улс дэлхийд дээр ингээ 5 хүн байдаг баяжуулах үйлдвэр нь энийг баяжуулаад харин тэр баяжуулсан процесс юм бодис нь бол хамгийн аюултай хүн ч ойртохын аргагүй маш цацраг идэвхтэй бодис болно. Энэ нь цөмийн түлш. Энийг бол дэлхийд дээр 5 улс л хийдэг. Энэ бол манайд ямар ч хамаахгүй. Манайх тэрийг бол энэ манайх оролцохгүй. Энийг баяжуулаад буцаад манайх энэ юуг нь буцаад авна гэсэн ойлголт байхгүй. Ийм процесс. Тэгэхээр энийг бол газар доор уусан олборлох технологи буюу өнөөдөр дэлхийд дээр нийт 66% нь нийт урааны 66% нь энэ технологиор авж байгаа. Энэний одоо өр нөлөө байгальд үлдэх хүм малд үзүүлэх өр нөлөө гэдэг бол бага, маш бага гэсэн үг. Мэдээж энэ жоохоч гэн цацраг идэвхтэй тодорхой хэмжээгээр. Гэтэ тэрнээс болоод хүм мал өхөл төрөх тийм хэмжээний биш. Технологи бас хөгжөөд шүү дээ нөгөө талдаа бол. Сүүлийн үеийн технологи энэ хамгийн орчин үеийн шалгарсан технологи. Энэ технологиор сүүлийн 40 жил дэлхийн улс орнууд урааныг ол. Одоо манай хөрш Казахстан гэхэд сүүлийн 27 жил энийгээр олборлоод өнөөдөр Казахстан янз бүрийн юм болсон гэдэг юм дуулдахгүй байгаа. Канадад байна, Австрали байна, дэлхийн бүх Киргиз байна, Узбекистан байна. Бүгдээрээ энэ аргаар урааныг олборлоод эхэлсэн байгаа. Бид нар жоохон хоцорж байгаа. Гэхдээ бид нар энэний араас нь яг энэний араас явж байгаа гэдэг өөрөө бас сайн зүйл байна. Энэ ташрам дэлхийд ерөнхийдөө Казахстанс хувьд жишээлх юм бол яг энэ уул уурхайн салбар тэр дундаа яг энэ уран болоод за ер нь гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд бол сүүлийн 30 жилд хэрэгжүүлээд иргэдийн амьдралд нэрийг нөлөөллүүд бол олон гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр Монгол улсаас энэ чиглэл рүү явж ин гэж ойлгож болох нь байна. За тэгвэл яг танаа одоо Мон атом компани тухайд таас товч мэдээлэл өгөхгүй юу? Стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийг төлөөлж ажиллаж байгаа ийм компани гэж ойлгож байна. Тэгэхээр өөр ямар нэгэн төсөл хөтөлбөрүүд байгаа юу? Мон атом компани 2009 онд цөмийн энергийн хууль батлагдахад тэр үед засгийн газрын тогтоолоор байгуулсан урааныг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулъя, төрийн төлөөлөл хэрэгжүүлнэ гэдэг. Төр
юм уу яам тамгын газар гадны хөрөнгө аж ахуйн нэгжтэй харилцаанд орж болохгүй шүү дээ. Шууд. Тэгэхээр заавал төрийн төлөөлөлөөр компаниараа дамжуулна. Тэр төлөөлөл манайх хэрэгжүүлж байгаа. Засгийн газар 100% манай хөрөнгө одоо хөвцөө эзэмшигч. Бид сонь жишээ хэлэхэд 2009 онд Моатон компани байгуулагдаад ураны төсөлд хөрөнгө оруулах гэсэн гадны 30 компани 200 гаруй лиценз байсан. Та нарыг боддоо 30 орн 200 лиценз байсан 2009 онд. Даан чанартай даав санаж байгаа дараад нь 2-3 олон улсын хэрэг одоо альбитийн шүүхийн хэрэг дараад нь Фукушимыг ослол гаргаад бүгд хөрөнгө оруулагчд гараа явцсан. Энэ өөрөө тийм сөрөг нөлөөтэй байгаа байхгүй. Тэгвэл одоо өнөөдөр бол яг тэр 2009 оны шиг нөхцөл байдал манад ирсэн. Бүх хөрөнгө оруулагч буцаад манад орж ирээ. Буцаад уран олборлоо гэдэг юм байна. Манай дээр Францаас гадна ахаад 4 улстай хамтарсан төсөл байгаа. Оросын төсөл байна. Оросуудаа охин мэдэнд оронд хуучин мардаа дээр уран олбор тэрийг өргөлүүлэн ашиглая гэж байгаа. Чехийн төсөл байна. Хятадын төсөл байна. Хятадын төрөмжт компани байгаа. Казахстанууд байна. Одоо манад орж ирж байгаа. Яг ийм орнууд төслүүд байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн Францаар хэрэгжихгүй. Франц бол түүчээ болоо явна. Францын жишгээр бусад орны төслүүд яг араас нь ингээ явна. Энэ өөрөө сайн үлгэрчээ сайн жишээ болж байгаа. За эргээд нөгөө орон нутгийн иргэд рүү харъя л да. Яг энэ хөрөнгө оруулалтын гэрэн дээр жишээлх юм бол орон нутгийн одоо хөгжлийн санд жишээлбэл тэдэн долларыг төвлөрүүлэн ч юм уу. За мэдээж хэрэг ажлын байрны хувьд ерөөхдөө нийт шинээр бий болж байгаа ажлын байрны одоо тэдэн хувь нь орон нутгийн иргэд байна. За ерөнхийдөө нэг 90% нь бол монголчууд байна гэдэг ерөнхий юм мэдээлэл явж байна. Яг энэ залтанд хөрөнгө оруулалтын гэрэн дээр ямар залтууд байгаа юм бэ? 1600 хүн ажиллахаас 17 хүн гадны хүн байна. Тэгээ тавар батхгүй тийм 1600 ажил нь 17 нь гадны. Энэ ч өөрөө дэлхийд дээр 7-8 хоорны технологи, 7-8 хоорны бизнес хамгийн өндөр хөгжсөн. Тэгэхээр энэ өөрөө цөөх орны бизнесээс өрсөлдөө ихтэй учраас бас ноу хав технологийн нууц гэж байна шүү дээ. Гэтэ Монгол ажилчид бүгдийн энийг хэрэгжүүлж явна. Мэдээж энийг одоо мэдхгүй зүйл гарахт бол 17 хүн болвол удирдлагын болон яг мэргэжлийн түвшинд 17 ажиллана. Ер нь 90-с дээш хувь нь Монгол ажилчид байна. Тэр тусмаа одоо орон нутгийн иргэдийг төлхөө авна. Ер нь энэ төсөл хэрэгжээ явахад жил болгон би саясан тэрбум төгрөгийг өгдөг. Яг төсөл хэрэгжээ явахаар жил болгон сая доллар болно. Сая долларыг орон нутгийн хөгжлийн санд өгнө. 1400 үнэтэй сум сая долларыг төгрөө бодохгүй тий. Түүнийг дагаа бас тийш шилжих хөдөлгөөн нэмэгдэнэ, хот суурин бий болно. Бид нар дэд үтцийг хэлээч цаглахаар тог эрчим хүчийн татаад өгнө. Сайжруулсан засмал болон автозамыг татаад өгнө. Төмөр замыг өргөтгөлийг хийгээд өгнө. Тэгэхээр энэ явандаа цаашдаа ахаад хот суурин бий болох, бат төвлөрлийг сааруулах бас нэг том алхам нь энэ өөрөө энэ төсөл болох юм. Дагаа туслан гүйцэтгэгчээс эхлээд маш олон ер нь бид нар хөрөнгө оруулалттай ярьж байхдаа эхний ээлжинд тендерийг дандаа орон нутгтаа хийгээрэй. Мэдээж зарим орон нутгийн гүйцэхгүй чадахгүй юм байх юм бол Улаанбаатарт Монгол улс зарлаад дараад нь олон улстай хийж байгаа гэдэг ийм байр суурийг ярьж байгаа. Энийг тэд нар згсэн хэрэгжүүлээ явж байгаа. За ойлголоо. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэнд NTV-ийн мэдээ үргэлжлэн хүрч байна.